Сайн байцгаана уу манайхаа бүгдэнд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. Энэ цагаар дамжуулан бүгдээрээ хамтдаа Боозын дүрийг ярилцгаая. За Боозын дүр нь бол Библи судрын Рут номон дээр гарч ирдэг ийм дүр байна. За ингээд шүүгчдийн захирчээс өдрүүдэд тэр нутагт өлсгөлөн болж Юда дахь Бэтлехемээс нэгэн хүн эхнэр болон хоёр хөвгүүнийхээ хамт Мобийн нутаг руу төр суугаар ирж байгаа. Ингээд тэр хүний нэр нь Элимелех гэдэг нэг юм байсан байна. Ингээ эхнэрийг нь харах юм бол Наоми гэдэг байсан байна. За ингээд хоёр хөвгүүнийхээ хамт Моб нутагт ирж байгаа. За ингээ удалгүй Наомигийн нөхөр Элимелех нас барж хоёр хөвгүүнтэйгээ үлдчихэж байгаа. За ингээд хоёр хөвгүүн нь Моб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авч 10-аад жил тэндээ амьдраад хоёр хөвгүүн нь мөн насаа эцэлж байгаа. За ингээд Наоми Бэтлехемд ирж байгаа. За Бэтлехем ирэхдээ хинтээ ирж байгаа вэ гэхээр өөрийн бэр болох Руттайгаа ирж байгаа. За Рут гэдэг бэрийн талаар харах юм бол Рут өөрийн их хадам ихтэй хэлсэн байгаа л да. Таныг орхиж, таныг дагахаас буцаж ирэхийг надад битгий ятгаач. Учир нь таны явах газар руу би явна. Таны суух газарт би ч суунаа. Таны ард түмэн миний ард түмэн. Таны бурхан миний бурхан гэж хэлж байгаа. Таны үхэх газарт би үхнэ. Тэнд би оршуулгадна. Тиймээс хэрвээ би өглөөс бусдаар танаас салбал эзэн намайг хатуу шийдэх болтугай гэж хэлж байгаа. За ингээд Рут, Наоми хоёр Бэтлехемд ирж байгаа. За эрэхтээ 10 хурааж эхэлсэн үед ирж байгаа талаар үйл явдал гарч ирдэг байна. За ингээд Наомид нөхрийнх нь хамаатан болох их баян хүн байсан талаар гарч ирж байгаа. За энэ их баян хүн хэн бэ гэхээр Бооз гэдэг нэг хэлж өгч байгаа. За ингээд Боозын дүрийн талаар гарч ирж байгаа. Рут өөрийн их Наомид хэлсэн баг. Намайг тариан талбай руу явуулаач. Би тааллын олж болох нэгний араас явж хаягдсан тариан түрүүг түүе гэж хэлж байгаа. За ингээд Рут тариан талбай руу явж санаандгүйгээр Элимелехийн ургийн Боозын тариан талбай хэсэг дээр ирсэн баг. За ингээд Бооз гэдэг нэг нь болохоор Бэтлехемээс ирж тариа хатагчдад хэлж байгаа л да. Эзэн та нартай хамт байх болтугай гэж. За ингээд эзэн таныг ивээх болтугай хэмээн нөгөө хүмүүс нь хариулж байгаа. Ингээд Бооз тариа хатагчдыг хариуцсан зарцтай хандаж хэлж байгаа л да. Энэ хиний бүсгүй вэ гэж. Тариа хатагчдыг хариуцсан зарц нь хариулан хэлэхдээ тэр бол Мобийн нутгаас Наомитэй хамт буцаж ирсэн Моб эмэгтэй юм аа. Тэр эмэгтэй тариа хатагчдын араас юужилсэн тариан дунд хаягдсан түрүүг түүж цуглуулахыг надад зөвшөөрөөч гэж хэлээд ийхүү ирээд өглөөнөөс одоо хүртэл байсан. Тэр гэрт түр зурал сууж байна гэж хэлж байгаа. За ингээд Бооз Рутд очиж ханаа хэлж байгаа л да. Охин минь ээ, анхааралтай сонс. Түрүүг түүх гэж өөр тариан талбай руу битгий яваарай. Эндээс битгий яв. Харин эндээ миний шивгчдээ үлд. Чи тэдний хадах талбайг харж араас нь яв. Би зарц нартаа чамд хүрч болохгүй гэж тушаасан. Чи ундаасгаараа усны сав руу очиж зарц нарын утгасан уснаас уу гэж ингэж хэлж байгаа. За ийхүү Рут нүрээрээ унан газарт хүртэл бүхин Боозод хэлж байгаа л да. Би хайр хүн атал яагаад таны тааллыг олж та намайг анзаарна вэ гэж хэлж байгаа. Бооз хариулан хэлэхдээ нөхрийгөө нас барсны дараа чиний хадам ихтэй хийсэн бүгдийг мөн хэрхэн эцэг их хийгээд төрсөн нутгаа орхиж урдаас мэдээгүй ард түмэн дээр ирсэн тухай чи надад бүрэн мэдгдсэн. Эзэн чиний ажлыг шагнах болтугай. Израилийн бурхан эзнээс ирэх шагнал нь дүүрэн байх болтугай. Түүний далавчин дор чи хорогдох газар хайн иржээ гэж ингэж хэлж байгаа. За ингээд Рутыг хаягдсан түрүүг түүхээр босоход Бооз зарц нартаа нэгэн тушаалыг хэлж байгаа. За юу гэж тушааж хэлсэн бэ гэхээр тэр юужилсэн тариан дунд ч хаягдсан түрүүг түүг. Түүнийг битгий доромжлоорой. За мөн түүнд зориулан боодлуудаас зориуд хэсэг түрүүг суглан түүнд түлхэхээр орох. Түүнийг битгий зэмлээрэ гэж ингэж хэлж байгаа. За энэ дээрээс бас нэг сонирхолтой үйл явдал гарч ирж байгаа л да. Рутын хадам их Наоми за бэр болох Рутта юу гэж хэлж байгаа вэ гэхээр охин минь ээ, би чамд амрах газар олж чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү? Чиний шивгчдийнх нь хамт байсан Бооз манай хамаатан. Өнөөрөө тэр хүн өтремд 10 шиг шин. Тиймээс чи биеэ угааж туслаад хамгийн гоё хувцас өмсөн өтрөм рүү очив. Гэвч
тэр хүнийг идэж ууж дуустал өөрийгөө түүнд битгий таниулаарай. Тэгээд түүнийг хэвтэгтэн чи түүний хэвтэж байгаа газрыг ажиглаад явж түүний хөл хавийн сөхөд хэвт. Дараа нь тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэж ингэж хэлж байгаа. За ингээд Рут түнд таны хэлсэн бүгдийг би хийнэ гэж байгаа. Ингээд тэр өтрөм рүү очиж хадам ихийг хэлсэн бүгдийг хийж байгаа. Ингээд Бооз болвол идэж уугаад зүрхэн хөвгчлөлтэй болоход овоолсон тарианы захад очин хэвтэж байгаа. За Рут яаж байгаа вэ гэхээр сэмхэн ирж хөл хавийн сөхөд хэвтэж байгаа. Ингээд шүн дундын үед тэр хүн зочиж урагшаа бүхийдэл нэгэн эмэгтэй хөлдөн хэвтэж байгаа. Ингээ чи хинбэ гэхэд тэр би таны шивгч Рут байна. Та ойрын хамаатай учраас бүтээлгээ шивгчнийхээ дээгүүр дэлгээж гэж байгаа. Тэгтэл Бооз юу гэж хэлж байгаа вэ гэхээр охин минь ээ чамайг эзэн ивэх болтугай. Чи ямар ч баян ядуу залуусын араас явсангүй. Ингэснээрээ чиний сүүлчийн инэрл эхнийхээс чинь илүү дээр болохыг чи харууллаа. Одоо охин минь битгий. Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийнэ. Учир нь хотын бүх хүн чамайг онцгой сайн эмэгтэй гэдгийг мэднэ. Би ойрын хамаатан гэдэг нь үнэ. Гэхдээ надаас илүү ойрын хамаатан байгаа. Энэ шөнө эндээ үлд. Өглөө болоход хэрв тэр хүн чиний төлөө өвийг золон авбал сайн. Тэр чиний төлөө өвийг золон авах. Харин тэр чиний төлөө өвийг золон авахыг хүсэхгүй бол би чиний төлөө өвийг золон авна гэдгээ эзний амьд буугаар тангаргалъя гэж одоо ингэж хэлж байгаа. За ийхүү Бооз дааман хаалган дээр очиж тэнд суухад Боозын Рутад өгүүлэн ярьжсэн мөнөөх ойрын хамаатанд өнгөрч явах нь харагдаж байгаа. За ингээд Бооз түнд найз минь ээ ирээд энд суу. За тэр хүн ирээ суухт нь Бооз тэр хотын ахлагчдаас 10 хүнийг авчирж байгаа. Ингээд Бооз тэр хамгийн ойрын хамаатанд хандан хэлж байгаа л да. Мобийн нутгаас буцаж ирсэн Наоми бидний ах トゥ болох Элимелехийн хэсэг талбайг худалдах ёстой. Тиймээс би чамд мэдэгдэе гэж бодоод энд сууж байгаа хүмүүсийн өмнө болон миний ардуудын ахлагчдын өмнө түүний үгийг золин авах тун. Хэрвээ чи түүний үгийг золин авъя гэвэл түүнийг авах тун. Харин үгүй бол надад хэлээрээ. Би мэдье. Учир нь чамаас өөр өвийг нь золин авах хүн байхгүй. Би чиний дараагийнх юм аа хэмээн одоо хэлж байгаа. За ингээд тэр хүн юу гэж байгаа вэ гэхээр би өвийг нь золин авнаа гэж хэлж байгаа. За ингэхт нь Бооз чи Наомийн гараас тариалангийн талбайг золин авах тэр өдөртөө мөн нас барагчийн нэрийг түүний өвд өргөхийн тулд нас барагчийн бэлэвсэн эхнэр буюу Моб эмэгтэй Рутыг авах ёстой гэж байгаа. Хамгийн ойрын хамаатан юу гэж хэлж байгаа вэ гэхээр би өөрөө өвийг нь золин авч чадахгүй. Эсбөгөөс би өөрийнхөө өвийг сүрүүлнэ. Чи өөртөө үүнийг зольж ав. Чи миний золин авах эрхийг авч болно. Учир нь би үүнийг золин авч чадахгүй гэж одоо ойрын хамаатан ингэж хэлсэн баг. За ингээд Израильд урдийн цагт золин авах болон газар солилцох талаар ямар нэгэн хэргийг батлахдаа ийм заншилтай байсан гэж байна. За нэг нь шаахаага тайлж нөгөөдөө өгдөг. За энэ нь Израильд баталгаатай болох арга байсан гэж байна. Ингээд өвийг золигч нь Боозд чи өөртөө үүнийг золин авах тун хэмээн өгүүлээд шаахаага тайлж байгаа. За тэгтэл Бооз ахлагчд гээд хамаг ардад хэлж байгаа л да. Өнөөдөр би Наомийн гараас Элимелех болон Хилион Махлон нарт харьяалагдах бүхнийг худалдан авсны гэрчнэр нь та нар юм аа. Бас нас барсан хүний нэрийг нь өвд нь үлдээхийн тулд би Махлоны бэлэвсэн эхнэр Моб эмэгтэй Рутыг өөрийн эхнэр болгон авбаа. Ингэснээр нас барсан хүний нэр нь ах トゥ нараасаа болон төрсөн газрынхаа хашаанаас таслагдахгүй юм аа. Өнөөдөр та нар гэрчнэр гэж одоо хэлж байгаа. Ингээ хашаан дотор байсан бүх ардууд болон ахлагчид бид гэрчнэр мөн чиний гэрт орж ирж буй тэр эмэгтэйг эзэн Израилийн гэрээг босгогч Рахел Лиа хоёрын адил болгох болтугай. Чи Ефратад эд баялаг олж Бэтлехэм далдарч болтугай. Эзний энэ залуу эмэгтэйгээр өгөх үр удмаар дамжуулан гэрчин Тамараас Юдад төрүүлсэн Перезийн гэр адил болох болтугай гэж хэлж байгаа. Ингээд Бооз Рутыг авч Рут Боозын эхнэр болж байгаа. За Бооз түүн рүү орсонд эзэн түнд үр тогтоон өгч тэгээд тэр хүү төрүүлж байгаа.
Ингээд эмэгтэйчүүд одоо Рутын хадам их болох Наомид хэлж байгаа л да. Чамайг өнөөдөр өвийг золигчгүйгээр орхиогүй эзэн магтагдах болтугай гэж одоо ингэж хэлж байгаа. За ингээд Рутаас гарсан хүүд нэр өгж байгаа буюу тэр хүүд Обед гэдэг нэрийг хайрлаж байгаа. За энэ Обед гэдэг нэг нь Давидын эцэг болох Есийн эцэг юм аа гэж одоо гарч ирж байгаа. За ингээд энэ дээр бас нөгөө удам угсааны талаар бас гарч ирж байгаа л да. Перезийн удам угсаа энэ юм аа гэж байгаа. Перезэд Хизрон төрөөд за Хизронд Рам төрж, Рамд Аминадаб төрж. Ингээд Аминадабт нь Нахшон төрөөд, Нахшонд Салмон төрж, Салмонд Бооз төрж, Боозод Обед төрөөд, Обедд Есси төрөөд, Ессид Давид төржээ гэж ингэж гарч ирж байгаа. За өнөөдрийн дугаар маань ингээ өндөрлж байна. За та нар маань Библи судрын Рут номны 1-ээс 4-р бүлгээр дамжуулан за Боозын дүрийг илүү тодорхой мэдж авах боломжтой шүү. Та нар маань сонирхоод уншаад үзээрэй. Өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөлөө. Дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяртай манайхаа.